1990 онд Сиэтлд Билл Гейтсийн хувийн эмчээр ажиллаж байсан эмч, Microsoft компаниг үндэслэгч бөгөөд вакцинжуулалтыг хөхүүлэн дэмжигч хүн өөрөө хүүхдүүдэд вакцин тариулахаас татгалзаж байсан гэж мэдэгджээ. Тухайн үед тэрээр хүүхдүүдэд вакцинжуулахаас шуудхан эрс татгалзсан гэдгийг та нарт мэдэгдэх нь миний үүрэг. Харин одоогийн байдлыг би мэдэхгүй гэж тэрээр Сиэтлд болсон анагаахын хаалттай симпозиум дээр хэлжээ. Мөн түүний хүүхдүүд маш ухаантай, баяр хөөртэй, гайхалтай хүүхдүүд байсан. Бүх зүйл хэвийн байх болон тэдэнд ямар ч вакцин хэрэггүй гэж Билл Гейтс өөрөө нэмж хэлж байжээ. Үүнийг нүдээр харсан хүмүүсийн гэрчилснээр тэр эмчийн хэлсэн үг эмч нарын уурыг хүргэж, эмчийн нууц задруулсан хэмээн түүнийг буруутгацгаасан аж. Гэхдээ үүнийгээ зөвхөн эмч нарт ярьсан болохоор тэрээр эмчийн ёс зүйн кодексыг зөрчөөгүй. Гейтс болон түүний эхнэр Мелинда нар 3 хүүхэдтэй. 1996-аас 2002 оны хооронд төрсэн Jennifer, Rory, Phoebe нар огт вакцин тариулаагүй бөгөөд хувийн эмчийнхэн хэлснээр гурвуулаа цоо ирүүл хүүхдүүд гэнэ. Хэдийгээр Билл Гейтс нь албадан вакцинжуулах компанид ажлын хамгийн идэвхтэй оролцогч нь хэдий ч өөрийн хүүхдүүдэд вакцинд огт хамруулдаггүй гэсэн мэдээнд гайхаад байх хэрэггүй. Элитүүд хүүхдүүдэд вакцинжуулдаггүй гэсэн судалгаа гарсан. Тэгсэн мөртлөө эгэл ардуудыг хүүхдүүдэд вакцинжуулах ёстой гэж тулгадаг. Саяхны судалгаагаар Калифорни мужид огт вакцин хийлгээгүй хүүхдүүд цагаан арьстай бөгөөд Лос Анжелес хотын хамгийн чинээлэг гэр бүлүүдээс гаралтай байдаг. 2007-оос 2013 оны хооронд вакцингүй хүүхдүүдийн хувь нь 154%-аас 306% хүртэл 2 дахин өссөн. Энэ бол вакцинаас татгалзсан хагас сая гаруй хүүхдүүд бөгөөд 17 мянган чинээлэг айлын хүүхдүүд байна. CNN-ийн мэдээгээр хүүхдүүдэд вакцинжуулахаас эрс татгалзсан гэр бүлүүд ихэнхдээ маш өндөр орлоготой Orange County, Santa Barbara ба Bay Area зэрэг цагаан хорооллуудад байдаг. Америкийн нэгдсэн улсын эрүүл мэндийн гол хэвлэл болох American Journal of Public Health сэтгүүл нийтлэгдсэн судалгаанд Калифорни мужийн сургуулиудыг судалж үзэхэд элит хувийн сургууль сурдаг хүүхдүүдийн дунд вакцинаас татгалзсан тохиолдол 2 дахин их байгаа гэсэн дүгнэлт гарсан. Маш баян эрх хямбтай эцэг эхчүүд вакцины тухай мэдээлэл сайтай байдаг ба хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг эрсдэлд оруулах хүсэлгүй байдаг. Тэд аутизмын гаж нөлөөнөөс айдаг. Хүн ам цөөрүүлэх зорилгоор бүтээгдсэн вакцина Билл Гейтс өөрөө маш сайн мэдэж байгаа тул мэдээж өөрийн хүүхдүүддээ хортой компотоо шахуулах хэмжээний мангуу биш юм аа. Түүний SARS ажилтны вакцины хөтөлбөрийн тухай санацгаая. Билл Гейтсийн SARS ажилтны вакцины хөтөлбөр нь SARS ажилт өвчнийг устгадаг биш, харин хүүхдүүдийг устгаад байна. Сая хүүхдүүдэд SARS ажилтны эсрэг амар өгдөг вакцинаас болж хүүхдийн биед вакцинаас үүдэлтэй саа үүсч улмаар нас бардгийг CDC буюу өвчнийг хянах төв баталсан. Хэрвээ эрүүлэр сэтгэвэл CDC нь вакцинжуулалтыг хоригломоор байх хатал тэд энэ асуудлыг шийдвэрлэх хамгийн сайн арга бол бүх улс оронд вакцинжуулалтын түвшинг өндөр байлгах явдал гэж мэргэн ухаанаар шийдсэн байгаа юм. Гейтс 2010 онд Калифорнид болсон нэгэн баг хурлын үеэр санаандгүйгээр цочирдон мэдэгдэл хийжээ. Тэрээр буйны үүсийнхээ нууцлаг тал болох хүн амын тоог зөөрүүлэх тухай хөшгийг зөвхөн харуулж билээ. Тэрээр Калифорниа мужийн Лонг Бич хотод болсон TED 2010 чуулган гэж нэрлэгддэг хаалттай баг хурлын үеэр инновацийг тэг рүү чиглүүлэх гэсэн илтгэлээр энэ талаар дурдсан байна. 2050 он гэхэд дэлхийн нүрс хүчлэнхий ялгаруулалтыг зохиомлоор тэглэх тухай шинжлэх ухааны хувьд утгагүй саналыг Гейтс ингэж дэвшүүлв. Эхэндээ бид хүн амаа олж авсан. Өнөөдөр дэлхий 6.8 тэрбум хүнтэй бол энэ тоо ойролцоогоор 9 тэрбумд хүрж болно. Одоо шинэ вакцинаар эрүүлэг хамгаалах ажлаар нөхөн үржихийн тал дээр үйлчлэгээ үзүүлж 70-аас ажиллаж чадвал бид энэ өсөлтийг магадгүй 10-аас 15%-аар бууруулах боломжтой. Энгийн англи хэлээр дэлхийн хамгийн хүчирхэг хүмүүсийн нэг нь хүн амын өсөлтийг бууруулах вакцин бий болно гэх хүлээлттэй байгаагаа тодорхой хэлсэн. Билл Гейтс вакцины тухай юу ярьж байгаагаа өөрөө сайн мэдэж байсан. 2010 оны 1 сард Давосын эдийн засгийн чуулган дээр дэлхийн элитүүдэд хандаж Гейтс дараагийн 10 жилд түүний сангаас 10 тэрбум доллар буюу 7.5 тэрбум еврог хүүхдийн шинэ вакциныг хөгжүүлэх түгээх ажилд зарцуулна гэж зарласан юм. 2016 онд
хүн ам цөөлөх вакцин үйлдвэрлэгдэж байгаа гэдгээ тэрээр эцэст нь хүлээн зөвшөөрсөн. Тиймээс мэддэг хүмүүс өөрсдийн хүүхдүүдэд вакцинд хамааруулахгүй байх нь гайхах зүйл огт биш юм аа.